Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг таймлан хүргэе. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид нэрсэн дотоодын нийтдээ хэмжээгээр Япон улсыг гүйцэж дэлхийн 4-р том эдийн засаг болсон байна. За энэ хүү мэдээллийг Калифорни мужийн амбан захирагч хийсэн байна. За энэ хүү мэдээллийг хийхдээ олон улсын валютын сан болон Америкийн нэгдсэн улсын холбогдох албаны гаргасан мэдээлэлд үндэслэн энэ хүү мэдээллийг гаргасан байна. За Калифорни мужийн амбан захирагч Гэвин Юм лав гарагт гаргасан мэдээллээ Америкийн эдийн засгийн шинжилгээний товчооны шинээр гаргасан мэдээлэл болон олон улсын валютын сангийн мэдээлэлд үндэслэн гэж мэдэгдсэн. За энэ хүү одоо Америкийн эдийн засгийн шинжилгээний товчоо нь Америкийн худалдааны яамны нэг хэсэг байгууллага юм байна. За тус байгууллага бол мужийн түвшний энэ хүү эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. За олон улсын валютын сангийн 2024 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын мэдээ болон одоо мужийн түвшний дотоодын бүтээгдэхүүний тоо баримтаас үзэх юм бол Калифорни мужийн нэрсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 4.1 их 80 долларт хүрсэн. За харин Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 402 их 80 долларт бол хүрсэн. За тэгэхээр өөрөөр хэлбэл Японоос энэ хэмжээгээр бол давж гарсан байна. За энэ хүү одоо тоо баримтаар Калифорни муж нь дэлхийд Америкийн нэгдсэн улс болон Хятад, Германы ард бичигдэх 4-р том эдийн засаг дангаараа болж чадсан байна. За мөн одоо энэ удаа бас Японы дэлхийн 4-р том эдийн засаг гэсэн одоо энэ статусаа алдахад нэг нөлөөсөн зүйл нь бол йений ам доллартай харьцах ханш бол унж байгаа. За үүнээс болоод дотоодын бүтээгдэхүүний өртгийг одоо ам доллараар хэмжиж гаргадаг учраас Японы энэхүү эдийн засгийн өсөлт хэмжээ нь бол бага гарахад бас нөлөөсөн юм байна. За Калифорни мужийн хувьд бол одоо бас энэ өндөр өсөлттэй гарах нэг шалтгаан нь бол өндөр технологийн компаниуд бол тус мужид төвлөрдөг. За мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр тэргүүлдэг. За энэ нь бол дэлхийд хүчирхэг ийм одоо эдийн засаг болоход нь гол нөлөө үзүүлсэн байна. За үүнтэй холбогдуулан Калифорни мужийн амбан захирагч Ньюсом гэсэн ийм одоо байгууллагын мэдээлэлд одоо хөгтөө бид бол хөрөнгө оруулалт хийж чадсан. За мөн бид байнга одоо тогтвортой байдлыг бол хөрөнгө оруулагчдаа амлаж ирсэн. За мөн бид бол инновацийн хүчинд байнга итгэсээр ирдэг учраас манай эдийн засаг инхүү цэцэглэн хөгжиж байна. За бид бол цаашдаа энэ амжилтаа бол тэмдэглэж байгаа ч гэсэн одоогийн одоо холбооны засгийн газрын явуулж байгаа бодлогогүй туйлбаргүй тарифын бодлого нь бол бидэнд ахиц дэвшлээ үргэлжлүүлэхэд цаад болж байгаа гэдэг ийм мэдээллийг хийж байна. За Японы хувьд бол нэгэн цагт дэлхийн одоо 2 дахь том эдийн засаг тооцогдож байсан. За үүнийг нь бол бүгд найрамд Хятад ард улс байр суурийг эзэлсэн. За улмаар бол холбооны бүгд найрамдах Герман улс дэлхийн 3 дахь одоо том эдийн засаг болсон. За ингээд 4 дахь том эдийн засгийн байр сууриа энэхүү Калифорни мужид Япон улс алдаж байгаа юм байна.